болдуудрахаа маш хүнд нөхцөл байдалд байгаа хүн өдрүүдийг туулж яваа хэн нэгэнд та хандаж юу гэж хэлэх вэ? Таныг маш анхааралтай сонсож байгаа. Бүх зүйл бол цаг хугацаатай байдаг. Тэрийг бол би өөрийнхөө амьдралаар маш олон зүйлдер туулж гарсан байдаг бас. Би бол одоо өөрөө өхлийн ирмэгт бол 2 удаа очиж ирсэн байдаг. Маш хүнд гэмтлийг бол одоо их олоудаа авсан. Одоо стантай ажиллаж явахдаа одоо надад бол хураагүй асуул ер нь бараг л байдгүй. Тархиндаа маш хүнд гэмтэл авч ирсэн тий. Тэгэхээр тэр хүнд хэцүү цаг хугацаа бол ирсэн бол заавал дуусах цаг хугацаа байдаг. Тий. Сайн сайхан зүйл бас ирсэн бол бас дуусах цаг хугацаа байдаг. Өөрт чинь өнөөдөр ингэж үгээр хэлшгүй тийм ээ хагцал зовлон энэ бүх хэцүү зүйлд эргээд сайхан өдөр ирнэ шүү. Чамааг ингэж Монголын ард түмэн хайрлах, хүндлэх тийм ээ. Аав шиг чин хайрлах, ээж шиг чин хүндлэх, үр хөвгч шиг чин чамааг тэврэх тэр сайхан өдөр ирнэ гэдэгт чи үргэлж итгэж байгаарай гэж би хэлхийг хүсэж байна. Тэгээ бүх зүйл бол одоо цаг хугацаатай байдаг. Чамд өнөөдөр өөтгөр гуниг хүнд хэцүү зүйл тохиолдсон бол тэр дуусаж гэрэл гээгээ баяр баясгал ирэх өдөр чамд тун удахгүй ойрхон ирсэн байна. Өнөөдөр чи их жаргаж байна гэж бодож байгаа бол бас хүнд хэцүү зүйл ирэх өдөр ирж магадгүй. Тийм учраас тэр зүйлд хүн үргэлж бэлдэж тийм ээ их тийм даруй байх хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ. Одоо хүн болд тийм их ойврогон байвал асар өндрөөс ундаг. Тийм ээ. Одоо тэр би бүхнийг чадаж байна, би бүхнийг мэдэж байна. Өнөөдөр надад албан тушаал байна, эрх мэдэл байна. Тийм ээ. Би яасан ч яадгийг гэж тийм ээ. Одоо хаан мэт авирлаж байвал одоо тэр хугацаа чинь дуусах өдөр бас их ойрхон байгаа л гэдгийг бодож авах хэрэгтэй.